Улсын их хурлын эрхэм гишүүдээ та бид өнөөдөр 2 өдрийн туршид хуралдаж шинэ засгийн газрыг эмхлэн байгуулаж 15 сайдыг томиллоо. Шинээр томилогдсон сайд нарт Монгол улсын их хурлын нэрийн өмнөөс болон хувьяасаа баяр хүргэж ажлын амжилт хүсэн өрөөё. Мөн өнөөдөр улсын их хурл шинэ засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр байгуулагдаж, томилогдож байгаатай холбогдуулж, өмнөх засгийн газарт ажиллаж байсан засгийн газрын 14 гишүүнийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Энэ 14 гишүүний 7 гишүүн нь энэ танхим дотор сууж засгийн газрыг эмхлэн байгуулах, шинэ засгийн газрын хийх ажлын талаар санал бодлоо илэрхийлж, ярьж, хэлж энэ шийдвэрийг хамт гаргацгаалаа. За мөн энэ өмнөх засгийн газар ажилласан 7 гишүүн та бидний 2 өдрийн туршид ярьж байгаа зүйлийг бас сонсож, энэ салбартаа хийж байсан ажлуудын талаар улсын хурал парламент хэрхэн яаж үнэлж дүгнэж байгаа вэ гэдгийг ширтэн хард сууж ихээс ортойлгож, цаашид салбарынхаа хувь заяаны талаар бас санаа зовсоор суусан гэдэг нь ойлгомжтой юм аа. Өмнөх засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоож, эдийн засгийн өсөлтийг бий болгосон. Баггүй хүч хөдөлмөр оюун ухаанд зарж ажиллаж, улс оронд бас нааштай ахиц өөрчлөлт гаргахын төлөө бол ажиллаж тодорхой үр дүн бий болгож чадсан. Өмнөх засгийн газарт ажилласан бүх гишүүдэд ажлын амжилт, сайн сайхныг хүсэн өрөөё. Улсын их хурлын 15 гишүүн засгийн газарт сонгогдож, засгийн газрын гишүүнээр томилогдож ажиллах боллоо. Би үүнтэй холбогдуулж бас 2-3 зүйлийг хэлхэн зүйтэй гэж үзэж байна. Улсын их хурлын гишүүнийхээ үүрэгт ажлыг бүрэн дүүрэн хийж хэрэгжүүлж ажиллаарай гэдгийг би захиж байна. Та бүхэн хэдийгээр өнөөдөр засгийн газрын гишүүн болж гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа ч гэсэн ард түмнээс сонгогдсон парламентын гишүүн, хууль тогтоох байгууллагын гишүүнээрээ ажиллаж байгаа. Тийм учраас их хурлын гишүүнийхээ үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж биелүүлж ажиллах ёстой. Байнгын болон чуулганы нэгдсэн хуралдаанд бүрэн дүүрэн оролцож байх ёстой гэж энд би зориуд хэлье гэж бодож байна. Мөн засгийн газрын гишүүний хувьд улсын их хуралд өргөн барьж байгаа хууль тогтоомж шийдвэрийн төслүүд дээр ихээхэн хариуцлагатай хандаж, хууль тогтоомжийн тухай хуульд заагдсны дагуу эрдэм шинжилгээний байгууллага, олон нийтийн санал бодол энэ бүх зүйлүүдийг авч үзэж үндэслэн дээрээ улсын их хуралд асуудлыг өргөн барьдаг. Улсын их хуралд өргөн барьсан асуудалдаа хариуцлагатай хандаж байхыг бас засгийн газрын гишүүд та бүхэнд хэлхийн зүйтэй гэж үзэж байна. Засгийн газрын гишүүд та бүхэн захирагдах ёсыг эрхэмлэж, кабинетийн зарчмыг хатуу чанга барьж ажиллах нь зүйтэй гэж бодож байна. 2 өдрийн туршид улсын их хурал засгийн газрын гишүүдийг томилох энэ асуудлыг ярихад гишүүд тойргийн гэхээсээ илүү улс орны өмнө тулгамдж байгаа олон асуудлуудыг хөндөж ярьлаа. Улсын их хурлын гишүүдийн ярьсан энэ бүх асуудлууд томилогдсон сайд нарын тэмдэглэлийн дэвтэрт бичигдэж үлдсэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Маргаашаас эхлээд ажил болгохын төлөө та бүхэн дэвтрээ эргэн сөхөж харж ажиллах хэрэгтэй. Бодиттой ажил болгож, бодиттой үр дүн гаргаснаар их хурл ард түмэн та бүхний ажлыг үнэлж, дүгнэж, цэгнэх болно. Шинэ засгийн газар байгуулагдж байгаатай холбогдуулж, улсын их хурлаас баталсан засгийн газрын 4 жилийн ажлын мөрийн хөтөлбөрийг хэрэгжил биелтийг нэгтлэн үзэх зүйтэй гэж би бодож байна. Хэрэглэх газар энэ дээр бас анхаарал тавьж, 4 жилд хийх ёстой ажлын ямар асуудлууд хийгдэж, биелэж бүрэн одоо биелсэн байна уу? Ямар нь хэрэгжих шатандаа явж байна уу? Ямар асуудал дээр анхаарал тавих ёстой байна уу гэдгийг шинэ засгийн газар нэг авч үзэж, үнэлэлт дүгнэлт өгөх зүйтэй гэж бодож байна. Би гишүүдийн энэ олон ярьсан асуудлыг бол энд давхардуулж ярихыг бол хүсэхгүй байна. Гэхдээ зарим нэг зүйл дээр бас засгийн газрыг анхаараасай гэж бодож 2-3 зүйл хэлье гэж бодож байна. Уул уурхайн салбарын талаар ихэд ярьлаа. Хариуцлагатай уул уурхайн салбарын талаар их ярьлаа. Дээр нь нэмээд уул уурхайн салбарын ил тод байдлыг хангах асуудал дээр засгийн газар ихээхэн анхаарал тавьж ажилласай гэж хүсэж байна. Лиценз зөвшөөрөл олгохоос эхсүүлээд, геолог хайгуулын ажил хийхээс эхсүүлээд, олборлож ашиглахаас эхсүүлээд энэ бүх асуудлууд бол ил тод орон нутагт болон төв засгийн газарт
ил тод байж үнэлэлт дүгнэлт нь өгөгдөж дүрм журмынхаа дагуу явагдаж байгаасай гэж бодож байна. Мөрийн хөтөлбөр туссан боловч төдийлөн бас үр дүнд хүрээгүй ахиц гаргахын төлөө бас анхаарал тавиагүй зарим нэг зүйлүүд байгаа. Тухайлх юм бол босоо удирдлагын тухайн асуудлыг бид мөрийн хөтөлбөртөө нэлээд тусгаж байсан. Одоогоос 10 жилийн өмнө бол орон нутгийн засаг даргын дэргэдэх агентлагуудаас цагдаа онцгой байдлаар мэргэжлийн хяналт татвар гэсэн дөрвөн агентлаг л төвөөс томилогддог, бусад бүх агентлагууд засаг дарга өөрөө томилдог байсан. Энэ бол орон нутгийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах орон нутгийнхаа төлөө гэсэн ийм баг бүрэлдэхүүн бүрдэж ажиллахад их чухал асуудал. Өнөөдөр орон нутгийн удирдлага бараг өөрсдөө томилдог агентлаг гэж байхгүй болсон. Энэ байдалд шинэ засгийн газар үнэлт дүгнэлт хийж бас өөрчлөлт гаргах мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна. За мөн сургуулийн өмнөх насны хүүхдийн мөн бага боловсролын хүүхдийн сургалтын хөтөлбөр төлөлгөөг шинэ засгийн газрыг би нэг авч үзээшээ гэж бодож байна. Монголчуудын ирээдүй бол монгол хүний хүмүүжил, боловсрол, ёс суртахуун дээр тогтох ёстой. Бид өнөөдрийнхөө бага балчир хүүхдийн хүмүүжил, ёс суртахууныг хэрхэн хүмүүжүүл зохицуулж ажиллаж чадаж байна уу? Ирээдүйн Монголын иргэний үндсэн тэндээс тодорхойлогдох ёстой. Тийм учраас бага ангид суралцж байгаа, цэцэрлэгт явж байгаа хүүхдүүд ямар хөтөлбөр програмаар явагдаж байна уу? Сүүлийн 20 жилийн туршид ерөөсөө монгол хүний зан төрх, монгол хүний ёс суртахуун ухамсар өөрчлөгдсөн гэдэг яриа асар их бий болж байгаа. Энд бид нар өнөөдөр үнэлт дүгнэлт хийх ёстой. Жинхэнэ монгол хүнийг бий болгох ийм анхны ухамсар, боловсрол, ёс суртахууныг бий болгох тал дээр анхаарч үзэх нь зүйтэй баха. 6-аас 8 настайгаар эцэг эхчүүд өөрсдөө сонгож сургуульд оруулж байх боломж болцоог бүрдүүлнэ гэж бид амлаж ирсэн. Тэрийгээ ч бас нэг эргэж харна үзье. Шинэ засгийн газар Улаанбаатар хотын ажил амьдралын талаар онцгой анхаарах талаар сая ерөнхий сайд бас ярьлаа. Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хороо нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинчилж өөрчлөх ажлын хэсэг байгуулсан өргөн барьсан төсөл дээр ажиллаж байгаа. Нийслэл хотын ажил амьдралын эрх зүйн орчныг сайжруулах талаар бид их хурл дээр хичээж чармааж ажиллана. Харин та бүхэн нийслэлийн иргэдийн өмнө тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх тал дээр бодиттой, дорвитой, үрдэнд хүрхүүц ийм арга хэмжээг авч ажиллаарай гэдгийг хүсэх байна. Утаа, орон сууц, түлшний бүтцийг өөрчлөх гэсэн энэ гурван асуудал бол өнөөдрийн хүн болгоны ярьдаг утааны асуудлыг шийдвэрлэх салшгүй холбоотой ийм гурван асуудал. Энэ дээр зөв шийдэл гаргаж, зөв хөрөнгө зарцуулж, үр дүнд хүрэх зүйтэй байгаа. Түгжирлийн асуудал. Одоогоос 5 жил гарангийн өмнө 2012 онд засгийн газар Улаанбаатар хотын түгжирлийг давхар замын төсөл хэрэгжүүлж, энэ түгжирлийг байхгүй болгоно гэж 5 уулзуурыг давхар замтай болгох төслийг хийгээд гадаадын хөнгөлтэй зээлд хамруулахаар ярь тохирсон байсан. Тухайн үед байгуулагдсан засгийн газар гинтхэн гудамж төслийг хэрэгжүүлсэн. Энэ 12 онд шийдсэн байсан асуудлыг шинэ засгийн газар бас нэг авч үзээрэй. Дэлхийн аль ч том хотууд түгжирлийнхаа асуудлыг давхар зам, гүүрэн гарцын асуудлаар шийдэж байгаа шүү. Бидний 4 жилийн өмнө хийсэн гудамж төслөөр бас түгжирлийнхаа асуудлыг бүрэн дүүрэн шийдэж чадахгүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг ихэд ярьлаа. Мэргэжлийн хүмсүүдийнхээ үгийг сайн сонсож энэ асуудалд хандах зүйтэй гэдгийг би хэлэхэд илүүдэхгүй байхаа гэж бодож байна. Нэлээдгүй хугацааны өмнө энэ асуудлыг шийдэх боломж байсан. Мэргэжлийн хүмсүүдийн үгийг сонсохоосоо илүү улс төрчдийн үгийг сонсч байж өнөөдрийн хүртэл цаг хугацаа алдсан байгаа. Олон улсын банк санхүүгийн байгууллагуудаа урд нь тохирсон байсан асуудлууд, мөн хөрш болон 3 дахь хөрш улс орнуудтайгаа харилцаж байсан уламжилт харилцаа, энэ асуудал дээр засгийн газар онцгой анхаарч хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх ажлаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Бидний анхаарлыг ихэд татж байгаа эмч багш нарын цалин хөлсний асуудал. Энэ асуудлыг нийт төрийн албан хаагчдын цалин хөлс урамшлын асуудалтай нэгдсэн байдлаар засгийн газрыг авч үзээсэй гэж хүсэж байна. Мөн өвлийн бэлтгэлийн асуудал дээр засгийн газар ойрын үед хуралдахаар
төлөвлөж байгаа талаар би ерөнхий сайдаас мэдээлэл авсан. Бага насны хүүхдийн томуудаас өвчнөөр өвчилж, эмнэлгийн ачаалал ихсдэг. Энийг урьдчилж хэрхэн яаж харж байна уу? Энэ дээр яаж засгийн газар эрүүл мэндийн салбар анхаарал тавих гэж байна уу? Энэ бол өвлийн бэлтгэл ажилд бас хамаарагдах ёстой асуудлаа. Би анхаарах зүйтэй гэж бодож байна. Болсон хойно маш олон хүүхэд өвдсөн хойно эмнэлэг багтахгүй байна. Ийм хүнд эмнэлгийн үйлчилгээ тусламж хүндрэлээ гэхээс өмнө энэ асуудал дээр бас тодорхой зүйлийг бодод төлөвлөж явах нь зүйтэй. Улс орны хэмжээнд өвлийн бэлтгэл асуудал ярихээр зэрэг өвс тэжээл татах бэлдэх тухай асуудал ярьдаг. Энэ нь ч зөв. Гэхдээ өвлийн бэлтгэл асуудлын хүрээнд одоо удахгүй 1-2 сарын дотор малчтын гадаа бий болох гэж байгаа. Хонин толгойд шилжүүлснээр 10-аас 15 сая шахам малын арьс ширнийхээ асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаараа засгийн газар бодож үзээрэй. Энийг жинхэнэ бодиттой үн өртөг болгож малчтын гар дээр бодит мөнгө болгож чадах юм бол энэ өвлийн бэлтгэлийн ажлын нэг тодорхой хэсэг болно. 8 сараас хойш 9-10 сард арьс ширний үн нэлээд их унж байгаа гэдгийг бас анхаарч үзэх хэрэгтэй. Үүний үнийг унахгүй байх тал дээр тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна. Мөн отрын малчтын эрүүл мэндийн асуудлыг яах вэ? Оторт явсан малчтын дунд сургуулийн хүүхдийн сургуулийг хэрхэн хаана хамруулах вэ гэдэг эдгээр асуудлуудыг бас өвлийн бэлтгэл ажлынхаа хүрээнд авч үзээрэй. Эцэст нь би хэлэхэд нэмэх градустай байх хоног хугацаа цөөхөн үлдэж байна. Зам, барилга, бүтээн байгуулалтын ажлууд улирлын шин чанартай. Нэмэх градус, хасах 5 градус хүрээд яахын аргагүй манад бүтээн байгуулалтын ажил зогсдог. Шинээр томилогдсон сайд нар энэ цөөхөн хэдэн хоногт энэ жилийн хугацаанд хийх ёстой хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаа эрчимжүүлэх, хийж дуусгах энэ тал дээр их анхаарал тавьж ажиллаарай. Зөвхөн ажилтайгаа танилцж байна гэж контортоо битгий суугаарай. Цаг алдалгүй газар дээр нь асуудлыг шийдэж 2017 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон хувийн бусад хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлыг үр дүнд хүргэх талаар анхаарч ажиллаарай гэдэг ийм зүйлүүдийг би хэлье гэж бодож байна.